За юу хайцгана guys. Coin-ы нэг айхтар кейс гарч ирж тэ. Яг орон сууц бүр худалдан авцсан. Ийм кейс гэсэн үг. За тэгэхээр юу болсон бэ гэхээр 2020 оны үед тэгэхээр одоо яг coin Монголд одоо хадуурж авсан үед юм байна те. Энэ үйлд явдал болсон байна. Нэхэмжлэлэгч тал ямар шаардлага тавьсан бэ гэхээр за хариуцагчаас орон сууц худалдаа авах гэрээг бол хүчин төгөлдөр босод тооцоолъё. Дээр нэмээд өнөөдрийн ханшаар миний байр бол 200 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ төгрөгийг гаргуулъя гэж шаардлага тавьсан байна. За хариуцагч бол үнийг мэдээж зөвшөөрсөн. Ингээд маргаан үссэн байна. За тэгэхээр нэхэмжлэгч тал тайлбартаа юу гэж тайлбарласан бэ гэхээр хариуцагч гэдэг байгаа энэ нөхөр бол койно бол хэд дахин өсч нугарнаа гэж тайлбарлсан. Харин тэгэхээр нь би одоо итгэл үнэмшил төрөөд ингээ койноор бол байр хөдөлсөн гэдэг зүйл. За харин эсэргээрээ хариуцагч тал болохоор үгүй нэхэмжлэгч гэдэг байгаа нөхөр чинь өөрөө тэр койныг одоо хүмүүс санал болгодог, эсвэлдэг байсан. Тийм учраас энэ нь бол намайг үтгэж гинэ гэдэг ийм тайлбарыг өгсөн байна. За мэдээж иргэний хууль заасны дагуу нотог хоримтой талууд өөрсдөө цуглуулах үүрэгтэй. За ингэхээр нэхэмжлэгч тал бол өөрийн нэхэмжлийн шаардлагаа дэмжих нотог хоримтуудыг цуглуулах юм байна. Хариуцагч бол эсэргээрээ өөрийн одоо татгалзал буюу үгүйсгэлээ нотлсон баримтуудаа ингээд цуглуулнаа. За шүүх бол талуудын цуглуулсан нотлох хоримт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын хүрээнд дүгнэлт гаргадаг ийм онцлогтой. За тэгэхээр талууд бол тайлбар өгсөн байгаа нь харин шүүхийн зүгээс бол тодорхой тайлбар өгсөн. За Монгол банк болон санхүүгийн зохицуулах хорооны тодорхой албан бичгээр coin бол Монгол банкнаас гүйцэтгэн гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл биш бөгөөд мөнгө болгох хөрөх боломжгүй хэрэгслээ гэж тайлбарласан байна. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр бол хэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхийн хүрээнд худалдан авагчтай гэрээний тал нөхцөлийг одоо тохиролцсон. Энэ нь одоо иргэний хуулийн 189-р зүйл заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, за мөн түүний гэрээний агуулгыг одоо өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан энэ шаардлагыг бол хангаж байна, нийцэж байна. Тэгэхээр энэ бол хууль ёсны худалдаа авах гэрээ болсон байна. Тэгэхээр нэхэмжлийн шаардлага хэрэгсэхгүй болгоно гэж шийдсэн байна. За мөн яг саяны ярьсан кейс дээр тийм ээ тухайн цаг үед бол 2020 оны үед за яг coin-ыг зохицуулсан хуулийн зохицуулт бол байгаагүй байх нь ингээд эндээс харахад бол яасан бэ гэхээр талууд өөрсдөө нөхцлөө тохирсон гэрээний нөхцөлийг бол тодорхойлсон байна гэж үзсэн байна гэсэн. За энэ шийдвэр нь бол мэдээж нэхэмжлэгч талдаа ашиггүй учраас давзаалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа. За давзаалдах шатны шүүх харин юу гэж үзсэн бэ гэхээр за энэ хариуцагчаас нэхэмжлэгчд орон сууцны үнд 80 сая coin-ыг хизээ хэрхэн шилжүүлсэн тодорхойгүй байна. Угд coin-аар арилжаа хийгээгүй байна. 80 сая coin бэлэн байгаа гэх нөхцөл байдал одоо ингээд тогтоогдохгүй тодруулах шаардлагатай гэдэг ийм ерөнхий зүйлүүдийг яриад анхан шатны шүүх рүү дахин хэлцүүлэр буцаасан байна. За тэгэхээр энэ шийдвэр нь бол мэдээж хариуцагч талдаа буцаагаад ашиггүй болж байгаа. Яагаад вэ гэхээр хариуцагч тал анхан шатны шүүх дээр эерэг буюу өөрийн талдаа шийдсэн байсан чинь дахин хэлцүүлнэ гэдэг чинь эргэлзээтэй нөхцөл байдал руу үүсгэж байгаа. За тэгэхээр улсын дээд шүүх буюу эцсийн шийдвэр гаргах байгууллага руу гомдлоо гаргаж байгаа. За энэ анхан шатны шүүхийн шийдвэр бол зөв байсан. За давзаалдах шатны шүүх ингээд буруу дүгнжлээ гэдэг байдлаар. За ингээд давзаалдах шатны шүүх хэргийг хүлээж аваад хянсан. Харин хяналтын шатны шүүх бол юу гэж үздсэн бэ гэхээр давзаалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хариуцагч талаас гаргасан гомдлын хүрээнд за дүгнэлт хийх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тэгэхээр давзаалдах шатны шүүх дахин хэлцээ гэд буцаацсан байна. Давзаалдах шатны шүүх рүүгээ. За ингээд энэ кейс бол нөгөө шийдээгүй дахин хэлцүүлээ буцаацсан байгаа. Гэхдээ улсын дэд шүүхээр ороод за шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байдлаар байрсан учраас би та бүхэнд сайн ингээд зөвлөмж байдлаар бол бас давхар хүргэж байгаа шүү. За ийм кейс байна. Тэгэхээр дүгнэлт нь юу гэж одоо хэлэхээр байна вэ гэхээр за coin бол аль биесны Монгол төлбөрийн хэсэл биш ээ. За тэгэхээр та coin-оор ямар нэгэн байдлаар худалдаа авалт хийх магадгүй боломжгүй байна. Хэрвээ хийх юм бол бас эрсдэлтэй байхаа үгүйсэхгүй гэдэг ийм зүйлийг харж болж байна. За нөгөө талаар байр бол өөрөө маш олон бартер явдаг шүү дээ. Одоо машин дээрээ оролцуулна, мал аж ахуй оролцуулна, газар хашаа өөр байраач гэсэн бартер дэх боломжтой тийм ээ. Ийм байдаг. Гэхдээ coin-оор бол
шийдсэн. За 25 оны одоо сая шинэхэн шийдсэн ийм кейс бол байна. Магадгүй өмнө нь бол шийдсэн шийдвэрүүд байхыг үүсэхгүй. За ийм байна guys. За тэгэхээр coin гэдэг зүйл дээр хэдүүл анхааралтай байх хэрэгтэй юм байна шүү. Хэрвээ та байр бодлохдоо coin гэдэг зүйл кейс гарч ирсэн бол за энэ нь бол ямар нэгэн байдлаар өөр зүйлд хүрэх магадлал нь маш бага. Эргээд шийдвэр одоо энэ шийдвэр гэхдээ яаж шийдгийг мэдэхгүй. Би магадгүй та хэдэд ямар шийдвэр гарсан дахиж ил болох юм бол би та дахиад мэдээлэлүүдээр хүргэж болно. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол энэ кейс тодорхой шийдвэр нь тодорхойгүй байгаа ч гэсэн таныг бас маргаан төтлөхийг бас үгүйсэхгүй байна шүү. За ийм байна. Тэгэхээр bye guys.